Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам аймагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүн үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан 3 яам 50 аймгийг шагнаж урамшууллаа. Та бүхэндээ баяр хүргье. Мөн засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан 2 яам 2 аймгийн холбогд халуун тушаалтанд хариуцлага тооцохыг бас үүрэг болгосон байгаа. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангадах зэрэг асуудал гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд бас гарлаа. 2018-2019 он бол их хүлээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэдэд амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм а. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл өрх бүрийн амьдрал дөр өгөөжийг нь хүргэх бидний гол зорилго болж байна. Цаашаа та бүхэндээ хүрсэн амжилттай улам батхан ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Шагнахсад дахин баяр хүргье.